Жаргав хөөч амглан гэрээ. Амглаа. Эхний айлдвар дээр ч тэгээд баахан гомдлсоор таарсан да бийж. Тийм үү. Одоо ингэ бодоод байсан чи. Одоо болохоор ерөнхийдөө за 2 оны турш олоочтойгоо холбогдоогүй. Тэгээд ямар нэгэн байдлаар холбоогүй байсан болохоор ер нь цаг үеийн мэдээ гэвэл за моторол хол зогссон. Нэг жахан тааг үзвэл моторол холыг зогсоосон. За олон улсны эзэдүүдийн хилэн гаарсан. Тиймэрхүү зүйлүүд явж л байгаа. Улс орон жороо бусгай чигээрээ байна. Хүмүүсийн уур бухимдал яг дээд зэгтээ тулсан уу гэхээр мэдэхгүй. Гэхдээ л бухимдангуй л байна. Тэглээгээд бид юу хийж чадах вэ гэдэг л. Бид яг энэ зүйлийг юу болгож яавал энэ эргүүлэгнээс гарах вэ гэдэг л эргэлзээтэй болчиход байна бүгдээрээ. Энэ янзаар бол гартлаа уднаа. Арай нэг дөмөкөн дөнгөрхөн дуурсны зөрчлийн хууль гэдэг зүйлээр барьж аваарчдаг л. Тэрнээс нь яагаад одоо хүмүүс дуурхаа байл? Өтөг. Амаа амхуулж штэ юу. За энэ уур хөргөх айлдвар юм дими үз. Нэг та нар мэдж байгаа. Та нар мэдэхгүй өөр хэн мэдэх вүлээ. Тийм байхад дахиад үргэлжлүүлж энэ талаар яриад байх нь дими үз. Тэгэхээр хүмүүсийн хувьд л бас нэг оюун санаа нь арай нэг ондоо болчихвол гэж би бодоод байна. Ягаад тэгэхээр хүмүүс эрэл хийлдэг болсон байна. Эрэл хайгуул хийдэг болоод байна. Гэхдээ яг зөв ч юм уу буруу ч юм уу. Зөв юм руугаа зүтгэж байгаа юм уу, буруу руугаа зүтгэж байгаа юм мэдэхгүй л дээ. Гэхдээ л бас би ямар хувь нэмэр оруулах вэ? Би яг ямар үүрэг даалгавартай ирсэн. Даалгавартай хүн бэ гэж. Огт харанхуугаараа байснаас дээр. Хоёрд нь бол оюун санаа ухамсар нь цоочтой мэт. Хэдэн талаас нь хяндаг байсан шүү дээ. Тийм. Хэдэн зуун жил тиймэрээ байсан. Гэвтэл цаг үеийн өөрчлөлт гэж байна. Давхар мэдэрч байгаа мэдрэмж, давтамж нь нэмэгдээд ирэхийн цагт нэг л биш байна гэдгийг ойлгож ирж хайж байна. Гэхдээ энэ ирж хайж байгаа нь бас нэг асуудалтай. За. Зөв үү буруу юу гэдгээ мэдэхгүй. Яагаад гэвэл хүн тийм зүйлийг зөв буруугаа мэдэхгүйгээр муухраар дайрж байгаа нь ойлгомжтой. Зөв гэж итгэж дайрж байж болно. Тийм. Гэхдээ төгжээсэнд байснаас ядаж хөдөлгөөнтэй байсан дээр гэсэн үг юм. Үнэн гэж итгээд араас нь ирж хайж явтал тэр нь худал хуурмаг байлаа гэхэд нэг хашраад үзчихэн шүү дээ. За. Тэгэхээр тийм зүйлийн туршлага олоод авчлаа сөрөг. Тэндээсээ дахиж өндийгөөд дахиад үнэн гэчиг бий болгож хайж болно гэсэн үг. Тэрнэр бүх тэр гэрэл байна, энэ тийм байна гэдэг болгоныг дагах нь зүгээр байснаас дээр. Жаахан айцл байгаад шиг байдаг юм л да. Ягаад тэгэхээр миний үнэн гэж итгэжсэн зүйл худлаа уйл яана гэдэг айц байхгүй юу? Үнэн худлааг цаг хугацааны ирэхээр таньж мэддэг. Бас тэр зүйлээс гарч ирж байгаа үр нөлөөнөөс нь хамаарч мэдж болно. Тэр үлийг гаргаснаар өөрт нь болоод санаа сэтгэл тэр болгонд нь ямар нэгэн байдлаар хариу үйлдэл уруул гарч ирэх нь тодорхой шүү дээ. Тэндээс нь зөв бурууг ялгаж таних боломжтой шүү дээ. Маш их хүмүүс одоо юу гэж байна л да. Түүчэлэгчд гэх юм уу?
чиглүүлэгч гэх юм уу тийм хүмүүс олноор гараад ирсэн. За тэгээ би ийм нэг гарц замыг олчлоо. Та нарын энэ рүү шуураад ингээд энэ рүү ингээд намайг дагаад ингээд хандраад яваад үзээч ингээд тэгээч. Гэтэл нөгөө урдын адил мухар сохроор дагдаг үе өнгөрчиж хүмүүс чинь ингээд эхлээд ажигладаг болж. За дараа нь шинжилдэг болж. Тэгээд дараа нь ухамсартайгаар дагах хэсгийг шийддэг болж. Энэ дээр нэг зүйл дутуу байна. За. Амал ажиллахаас чадвар гэдэг юм харуулахгүй шүү дээ. Тийм бах. Тийм болохоор хин итгэж дагна гэж. Сайхан ярина л да. Ярьдаг нэг өөр хийж ярьсан шиг хийж чаддаггүй юу гэдэг л гол анхаарал төвлөрнө. Ярьдаг давхар авьяас чадвараа баталдаг. Ийм байж чадах юм бол яах вэ? Бүгд дахад бэлэн байж таар. Гэтэл ярьдаг 1000 давтна хэлнэ ухааруулна гэвч өөрөө бодиттой үйлдэл гаргахгүй байвал яах вэ? Тэр олон төмцөнд авахгүй шүү дээ. Эргэлзэнгүй байсаар л байна. Тийм. Тэгэхээр юу дутж байна? Хичээл зүтгэл чадвар дутаад байна. Хэлсэн шигээ юмаа баталгаажуулж чадахгүй байна гэсэн үг. Мондог одоо нөгөө нэг мондог гэдэг нь хүмүүс зарим хүмүүсийн л яриа л да. Манай тэр мондог энэ мондог за одоо алей болгон бусдыг өгөөс гэж яхаа. Би бол зүгээр тэгээд гэдэг ингээд манай тэр багш мондог манай энэ багш мондог ярьдаг л юм. За. Тэгээд тэгж хэлж үзэл өнөө хүнээ өөрөгөж бас нэг дагуул юм нэмэгдүүлэх биш үү? Бас нэг хүний итгэлийг олоход амар болох биш үү? Эсвэл өөрөө ч гэж болно шүү дээ. Эсвэл өөрийнх нэг таньдаг хүн, эсвэл өөртөө ховлцсон нэг нь илт магтдагч байж болно. Харин нэг мухар сохроор дагах гэдэг зүйл нь болцоод арай нэг ийгс аян санаанд нэг жаахан ч гэсэн гэрэл орсон юм уу гэж бодсон би. Эсвэл яг тус тэмээ авсан хүн сэтгэлээс юм а бичиж байж болно. Гэхдээ сэтгэл гаргахад их хэцүү шүү дээ. Тийм. Бэл болж ивэл болоо гэдэг үзэл нэг аюултай тэр. Босд нь бас сайхан байгаасаа гэж хүсдэг юм шүү дээ. Тиймээс би ингэ болчих юм чинь болоо гэж чимээгүй байж хад болно гэх мэт. Би тэгтээ нэг зүйлийг гайхсан. Таныг урцны дараахан маш их шаналж байгаа шүү дээ. Болоо ч ганцаардаж шаналж байгаа. Хэсэг бүлэг хүмүүсийн хамтлагаас би нэг сонь зүйлэг. Аргаа мурдчихж байгаа юм. Одоо яах вэ ийх вэ? Би яана гэж. Би гайхсан. Яагаад би яана? Одоо аргаа уу байхгүй би яана гэх юм. Ямар сонин хамтлага, ямар сонин хариу үйлдэл вэ гэж бодод. Хэлэх үгүй бол тэвэл энэ зүгээр ингээд сонирхуулж байгаа зүйл л тийм. Харин эргээ залрлаа гэсэн чинь бүгд ерөнхийдөө бол дагаж сонирхдаг байсан урсууд нь маш их талархалтайгаар хүлээж авсан л да. Ингээд заларч байгаа нь ямар сайхан бэ, ямар таатай вэ гэл. Тэр дунд яг бас сөрөг хүмүүс байгаа л бах. Алин болгоо одоо сөрөг болгоны тэгээл сөрөг зөвлөх хэлсэн болгонд нь хямраал энэ ингээд сөрөг зөвлөгийг хэлчлээ. Энэ сөрөг зөвлөгийг биччихлээ, ингэчлээ, тэгчлээ гэдэг ах сонирхолж байна. Гол зүйл нь хүмүүсийн ухамсарын төвшин хаашаа чиглэх болоо, дахиад цаашаа юу болох болоо гэдэг зүйл юм. Тэгвэл энэ жил модны үйл зогссон юм байна. Тийм. Тэгвэл өмнөх хангаа гавгүй олон газрын ган гачиг тайлагдсан 4 жил ингээд ган гачгаар дахиж эхэлж байгаа юм болж таарна. Наадах чинь бас маш гашуун юм болчихж байгаа юм л да. Ягаад тэгэхээр энэ жил одоо ингээд таны хөлийн чандад залж штэ. Тийм ээ. Энэ зөвшөөрлийг онгодод хөлийн чандад гэж зөвшөөрсөн. Тэгээд учир шалтгаан нь юу гэхээр өнгөрсөн жил буюу могоо жилд бүр юуны тухайн жилийн шинжийг бичүүлээгөө. Тэгээ энэ жил бичхийг зөвшөөрсөн. 6-гийн зураглаа тавиад тэгсэн энэ жил гал морин жил тохиож байгаа юм бил. Тэгээд гал морин жил тохиохдоо их сонирхолтой нь юу гэхээр гал усны аюул хоёулаа ингэж харшилдах тийм зүүн гарч ирсэн. Тэр надад аимшиг төрүүлсэн.
Тэгээ одоо таны хэлдгээр нөгөө сайхан 4 жилийн ивэл нөгөө сайхан хороосны ивэл би бол энэ жил эргэлзэж байна. Тэрнээс өмнө давхар улаачийг явуулж явах хэрэгтэй байна. За. Хор усны ивэлийн үлийг өрөөс тасалж тэр сургуультыг орхиж болохгүй. Тэгэхээр тодорхой ийш тийш явуулж гаргаж оруулж байх нь чухал. Энэ чинь чадвараа хөгжүүлээд нэмээд байх зүйл болохоос мод тарихгүй юм чинь гээд орхигдуулж болох үйл биш юм. За. Заавал олон түмэн тайлагнах алавгүйгээр ч юм уу. Тусгай бэлтгэлийг хийж явах хэрэгтэй. Дараа нь энэ зүйл аминд чорно эргээд хоолоо олж идэх зүйл чинь ч болж болно. Жаар нэг хүмүүсийн нэг ёсоор зоосны дуудлага гэж байдаг л байх. Тийм биз? Алт мөнгө зоос юу байдаг юм? Тийм байлаа гэхэд амьдын эрчмийн дуудлага бол түүнээс хэд дахин илүү хүчтэй байдаг. Чи нэг зүйлийг нээлээ хүн амьтан мал ургуул бүгд цангаан тайлагдана гэвд. Гайхалтай шүү. Гэтэл хатад цангасан газар чи мянгантаа олзон мөнгө дуудлаа гэд яах юм? Тэр хүмүүст чинь ус хэрэгтэй. Тэр ус яах вэ? Мөнгө зоосоор орлуулшгүй. Тийм. Ер нь бол энэ арга барил нь алс суураа явсан тусгай үйл юм шүү дээ. Аажимда хэрэгтэй гэдэг үйл болохоос одоо та нарт ингэж өгөх зүйл биш. Хамгийн гол нь одоо тэгээд яг тэр уул усны өвлүүд яаж үргэлжлэх үгүй хэсэг тэр бол надад мэдэх юм ердөө алга. Яах юм бол Өвөн цагсан шүү дээ. Ядаж улаач маань тэгээд модод хариалаад та бүхний үйлэнд явж явах хэрэгтэй гэтэл сүүлдээ арга борлон байхгүй бол хэрэггүйгээ хайдаг нь том тоогүй болж. Хүн гэдэг ерөөсөл урам гэдгээр дутдаг юм шүү дээ. Тэр зоос мөнгөний ачигдaltaй байх нь чухал биш. харин тэр үл тэгээ зогссон. За энэ хөрхөн муужгаа тантай л. Цаамтай байна. Ашиё. Тэгээд тэгэхээр харин би одоо яг тухайд яагаад зогсныг ерөөсөй ойлгоогүй. Тэр үл юунаас болоод нэг л өдөр байлалсан. Тэгээ чихэндээ ганц нэг хүн асуучлаасан л да. Тэгээ сүүл рүү за ингээд улаач инж би өвдөөд хэлсэн тодорхой хэмжээгээр зауртай, юутай хөөтэй нано цаамагал тэгтээ одоо тэрийг зогслоо гэд хинийч буруудах тий. Өвөн улаач дахиас даалгар өгье. За. Одоо төрсөн нутгаа бараадах цаг болсон байна. Ядаж одмын 3 онгодоо толгой 3-ыг залах хэрэгтэй байна. За. Өвгдээцтэй хүндэтгэл үзүүлж уулзах цаг нь болсон. Улаач нь баярлалаа та. Маш сайхан таатай мэдээс. Нэрийг гутаасан биш ямар. Ус голыг хүндсэн биш. Уул ухаж
тонсон биш. Харийн боол хийж явсан биш. Уулзах хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тийм. Нэрийг өндрөөр өргөж яваа хаа. Эмээс тэгэж нутг руу н очиж явуулах хэрэгтэй. За. Ядаж санаа сэтгэл нь өөдрнэз. Тийм дээ. Өөрөө чиг таатай хүлээж авах хэрэгтэй. Би бол их л сайхан зөвлөл болох нэ л гэж бодчих. Таны айлтараас. Тэгтээ нэг сонин зүйл. Альбидууд маш их хэрчимдсэн. Хар хүчнийхэн маш их хэрчимдсэн. Монгол бол одоо хамгаалагддаг газар биш. За. Монгол бол тэр чигээр толооны талбар болсон. Хөөхөөрхий. Хүмүүс маш их энэ зүйлийн эрчим цохигдож байгаа. Аа. Тэгээд тэгэхээр яа нэгсэг үү? Анзаараад байхад зөвхөн Монголд ч биш байна. За. Энэ тентхэн улс орны ард иргэд бас ялгаагүй. Шинж тэмдгийг ажиглаад байхад агаар гэдэг нь ч биш болж уух ус нь чор болж тусах нарна. Нэг л өөрмөц байгааг та бүгд эргэн тойрон ажиглаад үзээрэй. Дасан зогт эсвэл үгүй гэсэн хандлагатай байна. Бас хүмүүсийн ужиг хуучууд маш их хөдөлж байна. Тийм. Тэгээ одоо нөгөө нэг тавитарын улаг болтол ярьжсэн нөгөө вакцины хорнолоо гэдэг зүйлээ чинь уршиг гамшигыг хүмүүс өөрсдөө мэдээд эхэлсэн шүү дээ. Тэрийг бол одоо хинч эсрэгүүцэж чадахгүй. Үнэн гэдэг нь ойлгомжтой болсон. Тийм. Тиймээс өвөн тэрийг одоо тавлж хэлээд яах вүлээ. Тэгсэн хэрнээ тэрнээс гарах гарц гаргалгааг хүн болгон л хайж явах шиг байна. Би тэгэж ойлгосон. Яах вэ? Одоо яах вэ? Одоо яавал энэс зайлсхийх вэ? Яавал хэдэн жил ч гэсэн илүү амьдрах вэ гэдэг хүмүүс илүү олон болсон юм уу да гэж харсан би. Тухайн үед ч одоо вахс бараг л гоцж байгаа шүү гэдэг байсан тэр хандлага өөрөлсөн. Гэхдээ өөр болсон гэд инглээгээд гол нь тэр хүмүүсийн аврал ирж байгаа зүйлийг яах юм бол доо. Тусдим өгөөж та хоёр анх ингээ ярьжсэн мэдтэй яагаад чигээч гэд ингэдэг л юм. Тэглээгээд надад бол ямар ч гарц гаргалгаа байх. Бүх зүйл болохынхоо хуваар болж байгаа. За. Угаас тийм зүйл хийлгсэн бол тэнцэх боломжгүй. Яагаад боломжгүй гэвэл энэ цаг уур амьсгал байгаа байдал гээд бүх юм тэдний эсрэг хашлна, хор болно. За. Нэг эргэн тойрон шараад байна уу эсвэл өөрт нь хийсэн зүйл нь тэр зүйлүүдээс хашлаад байна уу гэдэгт л гол учир байна шүү дээ. Тийм ээ. Нүрхий санаа нь бол тийм. Удах тусмаа л та нар энийг өөрчлөлт гэж бодож байгаа. Шинжлэхдээ тийм болж байгаа гэхээсээ илүү тэр хийж өгсөн суулгасан зүйл чинь тэр тойрог ирчмээс чинь хашлаад байгаа ч гэж болно. Өөрийн бие тэгч өөртөө байдаг гэдэг юм билээ. Яагаад тэгэхээр хүмүүс одоо вакцины хорог гэдгээ урд нь хүлээн зөвшөөрдөг. Гэсэн худлаа анаа тэр ста солиорж байгаа малларж байгаа гэж ярьдаг байсан бол тэд хүлээн зөвшөөрч гисэн. Оо тийм байна, ийм байна. Иннээс болоод миний бие өгөрхэд байгаа маань хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ одоо яах вэ? Хинч мэдгүй. Ямар гарц гаргалгаа хайх вэ гэдэг бас хинч мэдгүй. Маш их зөөр. Тэгээд тэрнээс гарахын тулд энэ далдуу хумсрын зөвлөргөө тэмүүлээд байна уу гэж бодсон. Тэр хийж тарьсан хүмүүст ч л хорны өрөндг нь байгаа.
Өөр арга байхгүй. Тэгээд эн чинь нөгөө цэл залуугаараа. За вакцины хорнолоо за тэгээ ойлгочлаа. Тэгсэн сөлөөд цэл залуухан эд насны охид хүүгүүд цэл залуухан эд насны бүсгүүчүүд залуучууд зүгээр л унтаад бас тэрхгүй. За цаашлаад зүгээр байж байгаа. Өө тэнтэгээд явж байгаа юм чичг нэ. Энд ингэж байгаа зүрх нь хаагчиж гинэ. Ингэж гинэ. Дандаа юм нэг юм эрлэг түүгээд байна. Юу болоод байна энэ яг. Улаачийн мэдээгээр бол 1.8 саяыг авч одно гэж хэлсэн байна лээ. Тусгайлан бүр тийм юм болно гэж хэлсэн байх. Хэлсэн. Гэхдээ нийтийн донд олон байгаа боловч яаж ийж байгаа сүлээд байгаа нь сонирхолтой юм. Харин одоо улаачинч тэгтээ нэг үе бодвол бараг тийм мэдээнүүдийг хүрхэ болчихсон. Эсвэл өөрөө залхсан байж магадгүй гэж бодсон. Маш Үгүй. хүнд Нэгэнт өрчлсөн сануулсан бол юу хүлээх ёстой вэ? нэг хүлээн гэж юу? Тийм зүйл биелэх хэсгийг харж байгаа. Тох. Давхар бас өөрийн хийсэн ажлынхаа үр дүнг харахыг хүснэ үстэй. Үнэхээр энэ сануулж анхааруулсан зүйлс үний юм уу юм уу гэдгийг өөрийн хөдөлгөөнөө зогсоож байж л мэдэж болно. Тэгэхээр өөрийн хамгаалалтаа татчихлаа гэсэн үг юм буцаага. Нэгэнт олон нь тийм хамгаалалт хүсэхгүй байхад дэмий хичээж яах вүлээ гэсэн зүйл байна шүү дээ. Нөгөө чин сэтгэлгээд хүсээд байсан урам зориг авдаг байсан зүйл нь байхгүй болоод эхэлсэн байна. Чи бөө үсттэй чи хамгаалах ёстой үсттэй гэж мэрсэр дуурдаг юм шиг байл. Улаач нь улам татгшаа болсон. Хэрэг барагтай юм ярих болсон. Асуухаар уцаарладаг болсон. Дутагшилж байна гэдэг ямар нэгэн байдлаар хичээж байгаа байдал нь утгагүй мэт санагдав биз. Ормын унтраагаад ингээ тэгээд зүгээр л чи бол байдгал нэг бусдгаа адилхан тэнийг гэдэг ч юм уу тиймэрхүү хандлага ч. Харин тэгэл тэр зүйл нь биелж байхгүй юу? Үнэхээр би байдаг л нэг юм бол би хичээхгүй аяанда тэр юм нь өөр илүү мундгууд нь хийн үзгээ зогссон байх шүү дээ. Тэглээч өөрийнхөө сурах, хөгжих, дадлаг, дасгал гэдэг юмдаа гарсан дээр гэж шийдсэн юм байна. Олонний төлөө хичээж цаг заваа үрж гэр бүлээ орхин байж ийш тийш явна. Үсэд цанган даарна. Тийм. Өвднө гэд. Тэгж яваад исэн эцэстээ ямар ч урам зориггүй хил амнаас илүү юм. Тиймэрхүү зүйлтэй яваад байхаар хүн бид эми юм цагаа үрж байна гэж бодно шүү дээ. Хичээж бий болгосон зүйлээ маань хүртсэн ч үл тоодог юм чинь эднүс тосолж яадаг юм гэж. Өөр ямар Би тийм байдаг л нэг юм бол болчих юм. Тэгээд тэр өөр нэгнүүд нь тэр юмын янзлан үзэгдэх ч юм уу. урамгүй л болчоод л
Тэгээд ямар нэг юм болоод хэцүүдлээ гэхэд нэг бол гарч ирнэ, нэг бол хайна л гэсэн бодолтой байгаа шүү дээ. Эсвэл хогч нэ би та нарт хэлсэн гэд урдаас нь тавлаад сууж ич магадгүй. Айстан бол их хэцүү байлын шинтэй хүн шүү дээ. Гата бүр сулргүй. Тоогч юм. Цэрдэгч. Түүн дээр нэмээд догсон онгодууд нь нийлж ялангуяа уул усны хүчнийхэн болуулаачаас тусгүй голго. Тэнд ухаж байгаа шүү. Тэнд тийм сунлын хор орсон шүү. Энэ газар алт ухаж байна, харж байна уу гэдэл. Та энэ зориулж юу хийх вэ? Энэ хүмүүсийг танилцуулж өгч тусалж чадах уу гэдэг юм уу? Эргээ хөрвөл тэр оюут толгойд иргэд чинь очиод хэд хоногоор ч хамаагүй бөөлж чадхаар байгаа шүү дээ. Тийм. Тэнтхийн тэр гүнд нь ажиллаж байгаа уулганыг хүүс тэмдэрсэн чадна. Угаасаа газрын гүнд монголчууд нь л ажиллаж байгаа. Нэг дөрөх хол нурж онно. За цааш нь өөр юу ажиллах вэ? Уул нураад тэсэлдэг гэж байна. За нэмээд усголоор алтаа угаадаг гэж байна. Нөө юм би. Ёстой 9 хар шидэн бүрдсэн юмнууд байх. Өөл уух усыг хасаад урсах голынх нь ундрагыг хойш нь татсан байхад алтаа угаач чадахгүй. За цаашлаад өөр халуунаар нь шараад хамаг цусын толгой дээр нь төвөгдсөн ч болно. Хүмүүс улам тэнгэрж бачуурлын дээдэд хөрчж болно. Хамгийн гол нь гэхдээ энэ бол Монголд асуудал болвол бас Монголыг мөхөөсөө сөнөөсөө гэж хүлээж байгаа өөр үндэстнүүд анаад байгаа. Та нарыг мөхөд сүнхийг хүлээгээд хэдийний ард иргэдээ сэмээрхэн байршуулсан ч байж болно. Оо байгаа. Жунд. Тэд дандаа монгол хэлээр ярьдаг байвал яах вэ? Бараг л ерөнхийдөө одоо монгол хэл бүр албан ёсоор тэгээ сургаж дунд нь оруулаад чимээгүйхэн тийм юм хийж байгаа шүү дээ. Үргэлж барьцаанд байна шүү дээ. Өөрсдөө буруу зүйл хийхгүй бол болчих гээд байгаа асуудал дээр өөрсдөө бас газрын ертөнцтэйгөө дайн зарлаад үхлээ хүсээд байгаа нь маш том төөрөгдөлд оруулж байгаа юм. Шудраг үйлээр замнах ёстой гэтэл өөрийнхнөө өмгөөлөх гэхээр уул уурхаач тэнгис уналтай улс орноо тондог хүмүүсийг өмгөөлчих болцоод байна. Уур хилэнгээ гаргах гэхээр харийн дайсны хүслийг биелүүлж мөхөөх ажилд нь орчих гээд гацаанд орчоод байна шүү дээ. Тэрнээс хөдлөхгүй байсан дээр болж байна. Ингэж л явахгүй бол болохгүй болж өөрийнх нь сонголт зөв намжин байсан дээр. Тэгээд улаач нь хөдөлж өгөхгүй байгаа юм байна шүү. Уул усныхаа төлөө үйл хийх гэхээр өнөөд газар нутаг болгонд нь ухаж төнхдөг ард иргэд нь мод юу вэ? Малчин ардын хүмүүс нь хүртэл тэгэл ар гэрийнх нь уурхайд нь ажилт нь тогооч гээл ажлын байр горилол явдаг нь үнэн шүү дээ. Тийм. Улс орных нь хөгжил ямын ингэдэг тэгдэг аль уурхайчтай магтана. Үндэ харийнхны боолыг хийж байгаа алуу. Тийм сайн нэртэй ажил биш. Өөрсдөр нь ухуулж өөрсдөр нь гаргуултай юм шүү. Тийм ээ. Сүлд тэгж ойлгосон шүү дээ. Тийм газар нутгийг хорын ивэл уул усны ивэлээр ингээд дэмжиж байж болохгүй. Энэ шудраг ёс нь биш. Нэг бол урагч болж байж тэгж оролцсон, нэг бол шудраг үннээ барьж дайрна гэхээр харийн хүслийг биелүүлсэн болох гээд ингээд хоёр талд гацж байгаа юм. Энэний дундаас хөвгчлээд гарч ирэх ямар ч арга байхгүй. Тэгээд улаач нь хөдөлж өгөхгүй байгаа юм биш. Зарим нэгэн чи бас хатуугаар түнштгэл ах чи бөө ээжээ чи ингэдэг ингэсэн гоо чи юу ээжээ ингэдэг.
та нар бүгдээрээ адилхан хүмүүс бөөнрийн нэтрэг. Би яхаараа энэ урагчдын адил нэр зүүдгийг ингээл ууралж л байдаг. За яах те минь. Ингэж хэлүүллээ гэж чи ямар тэдний ижил болчих штэ гэл би нэг худлаа унаа харагдана. За тэгэл сүүл рүүгээ миний үгийг сонсгоо хэлсэн доо. За чихгүй толгой оргоод өөр явсан дээр хинч тэрэн зааж чадахгүй. Уцаарлаа. Тэгэхээр баг цаг юм сурах, ийм юм хиймээр байна. Тийшээ ямаар байна гэвэл явуулж бай. Ядаж бачуур цууснаас ганцны газар тааваараа сууж байсан дээр. Чи энэ урагчлаа өрчтийн талдаа орж одоо хамсаат нь болж өнгөлөх гэж гэл уцаарладаг болсон. За энэ улаачийн сэтгэл зүйч яах вэ? Нийтийн хувьд. Нийтийн хувьд тэгэхээр хүмүүс одоо яг л ухамсарын сэрэлт гэж их ярьдаг болж сүнсний сэрэлт. Ийм газар сэрэхгүй. Ухамсарын сэрэлт, голын говдоос. За тэгээ сүнсний даалгавар цаашлаа. Тэгээд далдхийн хорцол руу янз бүрээр л оролдож байна. Бясалгаал. За тэгээд төрөл бүрийн бясалгаал. За сүнсний хичээл гэж явж байна. Мондог одоо нөгөө хөтөж түүчээр гараад ирсэн шүү дээ. За ихэнх нь ер нь бол 6 ухаанаас үндэслэж хэлж байгаа да. Тийм. 6 ухаан гэдэг нь нэг ёсоор номон дээр байдаг зүйл юм уу да. Төрөл бүрийн зурхаг хишгэлж байгаа. Тийм ээ. Одон зурхай, тоон зурхай. Одоо нөгөө тоонгийн ирэмлээд ингээд тоо боддог тийм юу. Нумеролог гэж ярьдаг юм. За энэ болгоны ч өвөр мэднэ. Энэ болгонтой ажил тэмцэх гээд дийлэхгүй байна. Ягаад тэгэхээр 6 гэдэг бол шашин биш шүү дээ. Шүтлэгч биш. Энэ бол маш олон жилийн ажиглалтын ивэл нөлөө давхцлыг ингэж тэмдэглэж үе үедээ хөгжүүлж ирсэн ажиглалтын арга барил. Давтамж тийм зүйлийн арга барил болж байна да. Тийм. Од сар нар гариг ирэхсэн бас тухайн удирдал цаг үед ямар нэр устайгаас хамаарч гих мэт бүх зүйлийг оролцуулсан зүйл шүү дээ. Гэтэл энийг шашин ашиглаад дээрээс нь сэрэх ийм талын сүнсний сэрэлч гэнэ ийм талын хүмүүс нь хүртэл 6-аг ашиглаж байгаа нь хит хуучин арга барил байна. Тийм зүйл хөгжил биш юм. Эргээд дахиад тэр 6-ада баригдана. Дахиад нэг гацаа байх болно. Шинэ зүйл рүү тэмүүлж байгаа бол хуучиндаа бити баригд гэдэг зүйлийг л өгөн хэлээд байгаа. Тэр болгоно орхиж гарч үл шинлүүгээ давших болохоос биш хуучинтайгаа зуурлж дараа нь шинлүү шилжнэ гээд өөрчлөгдөх боломжгүй болж байна шүү дээ. Тэ нэг алхам урагшлаад хоёр алхам ухраад байна гэсэн үг. Би хилцснээрээ тэгэл энэ зүйлийг ярьсан удаа тэгэл адилхан тийм зүйлийг хайж ижил гэх байх л та. Тэгтээ одоо тэр зүйлж дүүрчээ. Ихтэй яг оролдчлаа яг. Оролдож хайж эрг хүн бүх юмыг мэддэг байх алавгүй. Тийм. Ирж хайж явж байгаад нэг бол буруу болдог, нэг бол зөв болдог. Дараа нь ойлгодог. Тэгээд өгдөг шүү дээ. Ер нь нэг тийм ардыг өгдөг шүү. 60 хурж ухаачаа 60-ны хүрээд өгнө гэдэг чинь болох гэдэг шүү шүү. Тэгээд за тийм байдаг юм байж. Тэгтэл хүмүүс за харагдах байлаа. Маш амжигтай хурдан хөгшөрдөг болж. Дахиад өвөн сануулж байсан зүйл. Маш хурдан хөгшөрч байна. Бүр хөөр ирэхгүй ингээл. Царай зүс би хаа. Тэгэл нөгөөдгийг хор уршиг хортой хоол хүн экологийн бохир мэдэж уугаад эрүүл хаалт малтаа гоё штэ. Бодол санаа чинь хортой бол биш чинь хордож хөгсөх нь аргагүй шүү дээ. Хөгсрөн гэдэг бол үжирч ялзарч муудаж байгаагийн шинж юм. Муудна гэдэг зүйлийг мэднэ үстэй. Тийм. Одоо Джеймс Вэлла гэхэд яах вэ?
хорчигоод үрчигээд мууддаг да. Тэгээ хөгцрөөд Яг тэр шиг хүн дотроосоо өөрийгөө муу зүйлээс олж түүнийг тээснээс олж түүгээр замнснаас болж маш хурдан огцом өтөлж байгаа. Энэ тухайн хорыг маш их ялгаруулдаг. Хортой сөрөг бодол, хортой буруу үйлдэл. Түүгээр явснараа эргэн тойронд оч халдаа. Одоо энэ зүйл чинь явсаар нөгөө хор тавдар гэдгийг чинь бас үндэс болдог шүү дээ. Тийм. Эхлээд хоронд автж байгаа хүн тэрийг дэлгэрүүлэхгүй байх тал дээр тэмцэл хийж хориг тавих, төвчээр суралцах ёстой байдаг. Тэгжөөж хороо цааш нь тарааж чадахгүй. Ингээд тэмцээд байна. Харин энгийн хүн хортой хүнтэй харилцаанд орлоо гэж бодъё. За. Тэгчгээ тэрнээс шарх авна. Гэхдээ тэр шархыг юугаар идгэх вэ? Дотоод өөрийн хүчээр дарж дийлэх ёстой болдог. Тэгэхгүй нөлөөнд нь автоод байвал яах вэ? Бас л хордно гэсэн. Хордог шүү дээ. Одоо та нар дээр бол тулааны талбар болсон учраас нөгөө гэрэл харанхуй, бурхан чөтгөр гэж ярьдаг зүйлийн чинь жинхэнэ тулаан яг Монголд болж байна. Та нар хүний хин химбэ гэж харж байгаа. Хүмүүс ийм болцсон байна. Тийм болсон байна. За нэмээд царай төрөх байдал нь хүртэл нэг л аимшигтай хүрлээсэн юмнууд л байгаа да. Тийм. Хүн төрхөөсөө илүү жоохон банхайж нүдэн жартайж ялгарах үнэр та нарын ч хэцүү болоо биз. Харин тэр бас одоо энэ дэр ингээл үргэлжлүүлэл ярина л та. Хүнээс ялгардаг нь үнэр гэж аимшигтэй зүйл болж байгаа юм. Харин тэр бол муу бодол санаа, муу үйлдэлээс хамаарч хүний үнэр өөрчлөгдөж болдог. Илүү бохор болно гэсэн үг шүү дээ. Тэг хичнээн усаасан дороод хувийн харин цэрэг инээ тэр гэдэг зүйлтэй хамаарлаг байхгүй юу тэр чинь. Дотоод биеэс ялгарч байгаа тэр үнэрийг тэгээ яах вэ? Тийм биш вэ гэсэн л үг. Банк нэг хэвээрээ тэгээд өөрөөсөө хор ялгаруулад байж болохгүй гэсэн үг. Гэтэл зарим нэг хүмүүс бол үүнийг овчноор ашиглаж өөрийн хороо бусдад тараагаад өөрөө цэвэрлэгдээд байх тохиолдол байна шүү дээ. За. Тэгэхээр энэ бол ялцгүй тэмцлийн цаг үе юм уу? Өвөөгийнх нь зарим зөгнсөн зүйлс хэрэгжиж биелэхэд ойрхон байна. Зарим нь ч бийсэн. Одоо үлдсэн хідэн гээд яг дэс дарааллын дагуу явах болно. Тэгээ бодохоор яг юу гэдэг зүйлэл яригдах гэдэг юм л та. Гарцаалахгүй хайгаад л байна. Нэг үе бодвол зас хутлах хуцаж байгаа гэдгээ бодвол бас оройр нь орчиж за тархинд суучиж нэг атраа нэмэгдчихэж. Энэ мэнд өвөөч нь тэгээд байсан. Монголчууд одоо Төв хот Улаанбаатарын чинь 2 сая орчим болсон юм уу? Тийм. Энэ дээр ундаалдаг усных нь ариун дагшин байх ёстой усан дээр баахан хятад хүмүүс авчираад мод буургасыг хядсан гэж. Яна энэ сайхны болсон хэрэгтэй уулын би тань сонсохгүй гэж бодож ирсэн. Тийм ээ, мэнд өвөөч хэлсэн. Өвөө нь тэгээд туслаагүй шүү дээ. Хаахалаас ингээд дөнгөж зориод ирж яхад нь мууг дуулгаад яах вэ гэж бодсон. Дандаа л гоё хинжээдэг хатан гоё шүү дээ би чи. Тийм.
Оо ийм юм болж байгаа. 2 сая гаруй хүнтэй боллоо, сая гаруй машинтай боллоо. Одоо машин. Тэгээд за багталцгаа байлаа. Тийм болохоор нөгөө им олон давхар зам тавих юм гинэ. Хурдны машины зам. тэрийг нөгөө нь мэдж байгаа. Бүгдийг нь мэднэ. Тэгээд машины зам тавина гэдэг гисэн нөгөөдөлөөр нь урдаас ажиллах хүчгээ хятад авчираад туулынхаа бургасыг хидайцаав. За шалтгаан нь юу юм бэ гэж ингэсэн чинь одоо надад тонглог тоолч нь ингээд ондны их усүр инээдрэ гэсэн чинь уучлаарай малнуудаа. Улаанбаатар хот чинь ундны усаа газрын гүнээс авдаг юм туулгалтай чинь ямар ч хамааралгүй гэж хэлээд амын таглаа ицсэн байдаг. Тэгснээ эсэргээр бүх юм ин хятад дуусгацсан хойно дуулгал дээр чинь энэ юу бариха боллоо. Нурдны замын чинь бариха болчлоо. Гэт ингээд нөгөө хятадууд нь буцсан ч юм байхгүй. Дахиад нөгөө тэр хэдсэн бургасуудаа буцаагаад нөхөн сэргээлт хийх ч юм байхгүй. Ерөөсөө л жүжиг тоглолцож байгаа байхгүй юу? Энэ ийм юм. Одоо Оросын нутагт байгаль далайн дэргэд байна шүү дээ. Минь төвөө чинь туслах юм бол Монголын салхи одоогоор энэ Сибирийн гэж байгаа шүү дээ. Тийм. Сибирийн хойноос салхилж 100 урагшаага гарч явдаг да. Тийм. Монголын нутгаар салхилж. Баруун хойноос 100 урагшаа гэдэг шүү дээ та нар. Тийм, баруун хойноос 100 урагшаа гэдэг. Тэгэхээр хамаг ивэлийн зүгчийг бүх юм бол баруун хойноос гэхээр яг байгаль далай болоод энд хаалт зан үйл хийх юм бол Монголын талд ус ундраг гэх юмны хаалт үүсэх юм. Хор усны ивэлж ирэхгүй байх. Тийм учраас минь дөөчн салхин дээр нь ингэж хаалт хий гэсэн төлөвлөгөө хийсэн байх шүү дээ. Тэгэхээр нөгөө нь дэмжээгүй. Яагаад тэгэхээр дараа нь ямар нэг юм боллоо гэхэд та нар тусгай хилд авч байж энэ үйлийг хийгээч үгүй ч. Ер нь бол үгүй бах. Энэ удаад бүр зориуд явуулсан. Улаач морд гэж ээж. Айхтар шалтгаантай, учирч янзантай байж. Салхин дээрээс нь л салхиг дагаж үүл байна. Үүл хуралдаж байж бороо орно. Тийм. Тийм биз. Яг энэ дээр нь хамаг ивэлийнхэн зүйлийг хаачи гэж. Дээрээс нь хаах нэ шүү дээ салхин дээрээс нь. Тэгээд ирэхээр наад олчихно. Яста үлээ үзэх байлгүй гэж. Айхтар хэлэн бай. Энэ үлэн дэмж гэж шаардсан. Гада тэгээд яг ясан дээр минь дөө яагаад гэж асууч ирэхгүй хүмүүс шүү дээ. Бид чи өөрсдөө дөрөв дошигдоо залгарч байгаа. Тэд хамгаалт хийж байгаа олно. Тэр болгоныг хүн болгон тайлагнах алавгүй. Дараа нь ямар нэг юм боллоо гэхэд хүн өөрийнхөө бурууг биш бусдыг л буруутгадаг шүү дээ. Сурсан зам тэр. Тийм болохоор энэ мэтийн зүйлсийг хамаагүй бууяраа. Гэхдээ ямар ч байсан салхин дээрээс нь ингэнэ гэдгийг нь бол өвөн дэмжээгүй орхисон байгаа. Олон минь дөгөө чинь бүх сайн сайхан зүйлийн төлөө хичнээн ууртай хилэнтэй байгаад ингэсэн ч гэсэн минь дөгөө цаагаараа монголчуудын төлөө л байсан шүү дээ. Гэтэл одоо тийм биш болцсон. Хичнээн ухааруулах гээд ойлгодог, ухаажуулах гээд сэхэрдэг. Арчаамуудаа тэнгийн дотроо жоохон. Одоо тэгэхээр арга барил нь дахиад өөрчлөгдсөн л байж таараа. Ер нь улаачийг шахаж өдөрдөх баг. Гэхдээ гол юм дээр нөгөө нь хаасан. За яг тэр үед заавал дэмжлээ гэж бодъё. За хорын ивэл орхооч боллоо. Ус газар гангачигт ач орлоо. Голын ундраг
юмсан угаасаа татарлаа гэж бодъё. Хүмүүс аргагүй лээ. Яста бид буруу явсан байна. Одоо л бид зөв байх хэрэгтэй гэх мэт өнх тэнгэрээс тус тийм гуйж нэгдэж эхэлнэ. Тусгай зан үйл зэхэж ийм үйл хийлгмээр байна гэх мэтээр эвлэлд нь нэгдэж ухаажж болно. За тэгээ үүлээ хийх гэсэн чинь хэдийнэ нөгөө ертөнцийн шүүлгийн цаг болж байгаа учраас тэр ивэлийг өгөхгүйгээр төгжээтэй байвал яах вэ гэдэгт л байна. Найз төрүүлсэн. Хэл даваад зан үлээ ихээр хаалттай. Тэр газрын хизээний өмчлөд бас дархлаад өөрсдөө тусгай хамгаалагчаа бий болгоцсон ийм байдалтай байвал яах вэ? Нэгэнт голдрол нь өөрчлөгдөө салхин өөрөөр иргэдэг болцсон байхад тэр эргэлтийг дахиад өөрчлөнө гэж байхгүй шүү дээ. Тийм байна. Та нар бол тэрийг зөвхөн уур амьсгалын өөрчлөлт гэж л ойлгоно. Угаасаа л тэгж ойлгоно л доо. Тодорхой. Тэгэхээр энэ бол хамаагүй хатуу тоглоом гэсэн үг. Хайхтар. Дараа нь Аимшигт. ингэж уур хилэнгээр хийсэн ч эргээд тэрийг эерэг болгож чадах боломж маш бага гэсэн үг шүү дээ. Тэр Оросд ч гэсэн цэвэр ус байхгүй болж цаг агаар нь эвгүүдэж хүн амьтан ч бас ангад цангаа шүү дээ. Монголд ч ялгаагүй, тэнд ч ялгаагүй. Тийм байж аривлан хэмнсэн энэ зүйлсээ яах вэ? Зүгээр мэй гэж өгнө гэж үү? Бодтоор нь биш. Далд ертөнцийнхөө үүлээс тэр газрын ч бас хамгаалах хүмүүс байж л байгаа шүү дээ. Байгаа л та. Зүгээр л нэг Монголын хилээс нэг нөхөр давж очиод усны хөвөлө буцааж нээх гэсэн ингээл. Гэтэл нөгөөх нь май гэл зүгээр өгөхгүй л ав шүү дээ. Эсвэл та нар энэ хот нийслэл гэдгээс хэрэгээр нүүх гэж байгаа юм болов? Харин хачирхалтай л. Гол арга барил бол уух усын таслах юм. Өмнө нь цайзыг эзэлдэг тийм арга барил байдаг шүү дээ. Хэрвээ гол усаар дамжсан цайз байвал яах вэ? Тэр цайз эвдэршгүй бат бих эзлэхэд хэцүү байлаа гэж бодъё. Гэхдээ нэг алдаа нь хүн байвал ус байна гэдэг арга барил шүү дээ. Тэрүүгээр цайзын дундуур нь ингээд гол урсч байна гэж бод. Тэрүүгээр хүмүүс нь ус уудаг. Тэгвэл өвөө нь эзэлж авахын тулд яах вэ? Усныхын дээд ундрахыг. Усныхын дээд ундрагын нөгөө тийш нь хотоор нь урсахгүйгээр цайз руу урсахгүйгээр ингээд тойруулаа явуулчихна. Тэгэхэд тэд яах вэ? Хүссэн хүсээгүй л хэд хоног байж байгаа л цангана. Дараа нь бие биенийг алж идэнэ. Тэгээд манай талын цэргээс нэгэнч гарцгүйгээр тэднийг буулгаж авч чадна гэсэн үг. Тэрнтэй адил хэрвээ хот газар чинь усны урсгалан татрах юм бол яах вэ? Энд ядуусан л үлдэнэ. Харин бэлтээгүүд нь хизээний газар авцсан л байгаа шүү дээ. Шинэ газрууд руу гүйсэн сурагтай л байна да. Явсан бах уу? Одоо ер нь бол шинэ хот байгуулахгаа явж ич болно гэдгийг та нар бодож үзсэн үү? бодож үзээг. Яагаад гэвэл энд 2 сая гаруй хүнтэй зохион байгуулалтын хувьд дэндүү тохиромжгүй. Маш их шавж шигсэн. Энэ газар яаж вэ? Анханасаа тэдээс тэдэн хүн аж төрнө гэж тооцоолсон газар дээр 5-6 дахин олон хүн шавсан байна. Тийм. Тэгвэл далмаар нь бас улсын нийслэлийг өөр тийш шилжүүлж болно. Гэхдээ өөр хөрөнгөлөг хүмүүстэйгээр. Тийм тал цанаа нуугдж болно. Тамаа санаа тэрэггүй л хичээ биш үү? Ер нь дэми газар болсон энд. Тийм байна. Бүх юм зохион байгуулалтын хувьд бүх юм хэцүү болсон. Тиймээс шинэ газар байгуулах нь хамгийн зөв болоод байна. Гэхдээ тэр хүмүүсийг хол нүүлэхийн тулд усгүй байх хэрэгтэй.
Тиймээс зоригтой дараад байгаа юм биш үү? Давхар шинэ хот байгуулсан тийм газар үүсгэнэ гэж байгаа бол маш их зоосны зүйл байж л таараа. Маш их хөлжиж баяжих. Үүдч нэгдэж болно. Нөгөө талын эрсдлийг бас бодоход туулгалуулаа мөсцсөн далай гэж мэдэх үү? За. Мөстлөгөөс бий болж ундраг нь бий болдог. Тог. Тэгэхээр энэ мөстлөгийн зүйл нь бас хэмжээтэй байх нь дулаарах тусмаа л татарна. Харин яагаад хятад хүмүүсийг ажилуулж байна гэж чи бодож байна? Яагаад? Хятадууд монголчуудад танай газрыг тэгж сүтгэж байна гэж хэлж чадахгүй шүү дээ. Та нар ядаж хэл инж ойлгохгүй. Ойлгохгүй. Тийм учраас нууцыг чанд хадгална. Ажилд сайндаа бишээр маш нууц ажлыг л гадныхнаар хийлгэхэд болно. Тэд гарч оржгүйгээд л элдв тийшээ ам алдаад байв гэж бүгдийг нэг дор ажлын хэлхцэлний газар бөөгнүүлэл хорьчих шүү дээ. Тэгдэг юм шиг үлээ. Энэ бол маш нууцын зэрэгэлтэй ажил байна гэсэн үг. Хөөрхий. Та нарт нэг юм мэддэгдүүлэхгүй гэж л тэгж байгаа юм. Ер нь тэгээд улс төр шашин хоёр бол та нарыг үеийн үед боолчилж, алалт цуулж, дарангуйлж байсан зүйл юм шүү. Та нар үргэлж эрдэм мэдлэг ухаарлын төлөө гэдэг боловч дандаа л улс төр нэг бол шашин захирагддаг. Төрхөөсөө өөхөх хүртлээ. Харин энийг эсэргүүцсэн үнийг яадаг вэ? Нийтээр нь жигшүүлж байгаад танилцдаг. Эсвэл ганцаар дуулаад тэгээд хэн ч шулгал хайдаг шүү дээ. Тэгэхээр ийм хүчтэй шууд тулна гэж байхгүй. Магад мэндийн санаач зүв бах. Зүхтахаас өмнө бушуухан эдэнтэй уулзраа олох хэрэгтэй гэж. Та тэгээд юм болгоны аль нь зөв аль нь буруу гэдгийг үр дүн л харуулна. Ямар ч байсан өвөө нь буцаж ирж үйлээ хийдэл 2 жилийн зай байна. Тэр бол нэг байж ах байлгүй дээ. Батж айлсан. Зөгнөлийн жил ярих юм, зөгнөлийн хүн ярих юм. За үнэхээр тийм зүйл нь боллоо гэд яаж царайгийн харах юм? Яаж юу бодож суух юм? Тэрнээс нь баг ер нь цусаар уусаад дуусах юм шиг байна дөө. Цэвэр цус гэж байдгүй маавар. Ялангуяа тийм яриач хэрэггүй. Бушуухал та нарыг алах байлгүй. Хэлэх үгүй хийх үйлдэл болдог байдаг юм байна. Одоо юу харж суух вэ? Ямар ч байсан Монгол нутгаар нэлээл гангачтай байх бах. Аа тийм. Улаачиг хийсэн өмнөдөө хүргэж жоохон нуруу утсан чилээрх байгаа юм уу да. Тэ. Дахиад мод тарина гэх юм болов гэд бодцсон байх шүү дээ. Яах вэ тэгээд Олноос ханд байхгүй өөрөө хийх гэсэн чи бие нь хөдлөхөөргүй болж. Нуруунд гэмтэлтэй базагдсан хүн доошоо тонгоогоод мод суулгаж чадна гэж юу? харин тэр нэг жоохон гамшиг юм байгаа бах. Энэ зүйл нь биеийн тэнгэр таалахгүй байна гэсэн үг. Яг тэр зориулж байгаа одоо яат явсан гэд ингэж байгаа зүйлийг нь бол яалчгүй
Нэг талаараа тийм. Тэгвэл нөгөө талаараа заавал өнөө удаан жил болсон Монголд ингэж хатуурах хэрэг байна уу гэдэг яг өвөөсөх нь энэ тэндээс нь хурын үлийг хулгайлж нутаг болгоны гангачгийн тайлаад явах боломж биш шүү дээ. Нэг жоохон алта, жоохон нүүр саваал үз. Юунд нь ууралж ташгирдаг юм ч гэдэг юм уу. Тэгээд жоохон гэдэг хэмжээнээс чи хитэрчээд байна штэ. Нэг бол тэрийг бүгдийн зөөгөд өгсөн дээр. Ховхоо осноос эхлэх юм бол тэрүүгээрээ болно гэж. Гэхдээ энэ зүйлсийг ухаад зөөгөөд энэ ертөнцид чинь сайн юм болохгүй. Байсан юмыг ягаад байгаагаар нь байлгаж болдгоо юм бол учиртай болоод байдаг юм а гэхгүй тэгэл та нар уурхай гэдгийнхээ зүйл рүү эрчимтэй яваад хідэн гол горих ширгээ хідэн мод огтлоо хідэн ан амьтныг амьдрах эрхийг боогдуулсан бай. Тэгээд өө нэг сони юм сонсон. Одоо шүтлэг хаан гэдэг зүйлээс ингээд сонсогдож байгаа бол та надад алт гэдэг энэ эрдний зүйл гэж яригадаад байгаа хүмүүсийн шунаад байгаа зүйл чинь энэ дэлхий дээр үүсдэг юм биш юм гинэ. Металл. Анх л дэлхийн ертөнц гэдэг зүйл үүсэж яхад сансраа өгтрөгөөс сансрын металл юм гинэ. Тэгэхээр дахин ургахгүй шавхагдах нөөц болчих юм гэсэн үг. Тэгвэл өвөө нь сайхан сансраас нь дуудаад өгч болох юм байна шүү. Тэгэхээр чи нөгөөдөл чинь даварчин нэцтэй. Өвөө дуудаад өгчтэй ингээд. Дуудаад өгч болно. Дуудлагаар ирлээ. Мөргөлд нь дуусаа. Харин тийш. Яг тэгэл дахиад шинээр амьдрал эхлэн л үсттэй. Та нар өвт хорхооноосоо дахиад эхлэн шүү дээ. Тэгэхээр чи манайс чадаа ухарлаа юу? Нэг тим юм байдیں۔ Шүү. Ямар нэгэн нягт зүйл байна да. За. Өөрийн гисэн таталцалтай байдаг юм. За. За, дэлхийд алт байна гэж бодъё. Гэтэл нөгөө талдаас нөгөө талын алтаа түлхчөөж болно. За. Гэтэл эсрэгээр нэгтлийн алт нь дэлхийн алт нь ингээд нягтаасаа биш тараад алга боллоо. Тэгвэл яг хөө тэр алтны тэлэлттэй солирч юм уу юу гэдгийг тулж ирэх боломжтой гэсэн үг юм. Яг юм. Энэ хамгаалтын бүрхүүл гэсэн үг. Ямар нэгэн зүйлийг нягтаас нь гаргахад тэр хамгаалт сарндаг. Сарна л та. Тэгэхээр энэ бас нэг боломжийг бодож үзээрэй. Эмшиг. Юу л явж. Бодхоос ч амар юм болох нэ тэгэхээр. Тэгээ бодсон чинь. Ямар нэг зүйл урдын ертөнц чинь тэр чигээр харанхуйн мэдлэлд байсан гэж бод. Тэгвэл энд гэрэл гээгээ тусч ахуй амьдрал цэцгэлээд ирснээр харанхуйн хяналтаас гарч ихэлсэн байна. Тэгвэл харанхуй тал буцаад харанхуй байхыг хүсэж байгаа. Нөгөө тал гэрэлтэй байх гэж тэмцэж байгаа. Гэтэл хүмүүс нь харанхуй руу сунаад эхэлвэл яах вэ? Тэрний хүслээр болж байгаа бол харанхуй мэдлэлтэй дийлдэхээс өөр замгүй болно гэсэн үг юм. Амар болох гэдэг. Төсөөлөхөөс чи айц төрүүлэх. Нэлвэ юмных нь үн ханш нь өссөн байна гэд хорглоо тоолоод хураагаад суунав. Үнэшээд байна уу? Тэгээд бүр тэгж харамлаа гэж та нар баяжчих юм уу? Мэдгүй. Баяжчих л бах та. Юмны үнэсээд байна. Ястаа гэж амьдрахад гिचүү. Бас лөө нь хэлсэн шүү дээ. Ямар нэгэн босромог газар алхам тутамд нь ингэж юм нэмэгдүүлд юм а хэрэгээр. Идэл чиргэлж байгаа зоосны үн авж байгаа зүйлээс хэд дахин өсөх тусмаа дундаас нь сул завших зоос их гарч ирдэг.
За тэгээд ямар хүнээ сонгодгийг, ямар хүмүүсээ бий болгодог гэдэг нь өөрсдийн оюун санаатай чинь шууд холбоотой. Сайн нь ч бий, муу нь ч бий. Тэгэхдээ үргэлж сайнаараа байдаггүй, үргэлж муугаараа байдаггүй гэдгийг мэдэх хэрэгтэй. За яхаа өвөө буух цаг нь болоод ирэхээр улаачтай хамт нэг янз бүрийн сайхан төлөвлөгөө зохиож маш богино хугацаанд сэргэлт хийнэ. Гэтэ дахиад тэрнээсээ болоод тэрсэлцэн өвлөнд орчих үе дээ өвөө минь. Сургамж авалгүй дахиад тэрсэлдэт байна чи. Энэ зүйл дээр одоо дахиж өвөөд нь саад хориг болж чадахгүй. Чамаа ер нь яасан томоочдгоо залиг вэ гэдэг нь өвөг минь дахиад орж байгаа. Болохгүй болоо сөрхөөс өр замгүй. Яг дандаа тэрсэлтэд идэв ч юм уу. Тэгвэл балруу. Айх юм байна штэ яваад. Хэн нэгний үгээр захирагдж амьдардаг хүн хизээч сайн амьдрахгүй. Бас амьдрсны хэрэгээч мэддэггүй юм шүү дээ. Энийг хувь тавилан юм байна гэж дагдаг. Тий. Харин улаач бидэн хоёр нэг адил чанар байдаг. Хувь тавилан замнал гэж байхгүй. Тэрийг би өөрөө бүтээн гэсэн зарчимтай. Тийм болохоор ийм л зөрүүд хоёр байна. Тэгвэл одоогоор нэг дор оршиж чадахгүй байгаач цаг нь ирэхээр болсон доо. Гаяна сэтгэл дүүрээ. Тэр үед боёрог өвч нь туслана. Давхар том өвч нь надад туслана. Өвөө нотсон гэхдээ дараагийн удаа бид гуруулаа болцсон байх юм байна шүү дээ. Тийм ээ. Яхаа одоохондоо ингээд нэг нь төр алга болсон ч хоёр нэмэгдсэн байна. Тэгээд эргээд нэг нь ирэхээр 3 болсон. Гуруулаа болч. Тэр болтол бэлтгэлээ сайн хийж явахт болно. За. Гадаадах энэ тэр өвлөнд нөгөө байнгын хөдөлгөөнтэй байгаа болохоос төгжээ хоригт байгаад байгаа юм биш. Тийм. Ийш тийш эргэлдэж наан цааны юм хийж л байна. Гэтэ сайхан байна. Өтгөө ингээ хуралдаас ус. Удаан хугацаанд хөрөлтөө удаан хугацаанд таны хаалгыг сонсгоо. Ярих зүйлийнхээ байгаа ч гэсэн тэгэл заримдаа толгонд ч шүү. Жаахан ч гэсэн норж авсан байлгүй дээ. Тийм зүйлийг өгөөд явуулна. Яагаад гэвэл салхин дээр нь байна шүү дээ. Цаахан болох уу? Гэх авах л гэдэг маань монголчууд босоод авах уу? Нэвэл очно. Яагаад тэгэхээр одоо энэ Орос газар нутаг гэдэг нэрийн дор байгаа шүү дээ. Тий. Энд ихэд Зүч хааны хүү Бат хаан гэж байгаа. За. Алтан ордны улс гэж мэдэх үү? За тийм сонсч байна. Тэдгээр дайчдын үг дээдсийг дуудаж болно. Одоо яг 8800-ны өмнөх зүйлсүүд давтагдж байгаа шүү дээ. Зэв жанжны толдож байсан одоогийн
Украинд гэхэд тулаан болж байна. Шалтгаангүй л байлдаад байдаг. Та нарын нэрлдэг алкоголын тулаан гэж байгаа. За саяхан бас дайнд игдсэн байна тийм үү? Тий. Хаанах гэлээ? Иран, Израиль гэлөө. Иран, Израиль хоёр гэсэн. Яг 800-ны өмнө гэхэд тэнд Жалаладдин гэдгийг араас нь хөөж нэхэж байлдаж байсан газар нутаг. Яг л түүхэд автаж байна. Тэр талаас нь та нар бодож үзсэн үү? Үгүй. Хүмүүс би бодож байсан л гэх байх л. Тэгэхдээ би бол үгүй. Сартуул улс та нарын нөгөө хоризм гэдэг чинь ялагдсан ч гэсэн хунтайж нь хүмүүс цуглуулад л монголчуудтай идэвхтэй байлдаж байсан юм. Түүний үлдэглийг устгахын тулд тэр газар нутгаар чинь жинхэнэ цусан далаа урсгаж байсан гэхүү дээ. Нэг өсөр дайны өвөг дээдсүүд чинь морин туурайгаар тамгалсан газар болгоны эрчмүүд буцаад Монгол руу шилжих бэлтгэлтэй байгаа. Угаасаа дуудагдах ёстой юм. Эрчмүүдийг монголчууд тесэрсэн. Тэгээд бүх эрчмүүд ийш тийш цацагдсан байна да. Одоо тэр тарсан эрчмүүдийг яг хэрэгтэй үедээ татаж авах нь шүү дээ. Оросоос за морин туурайгаар хаа нь очсон тэр болгоноос нэг нэгээр нь татаж сугалж Монголд аваачих хэрэгтэй. За тэр Хятадаас байна Солонгос гэдэл. Өөрөө Вьетнамд нь хүртэл байдаг үстэй. Тийм. Нэгэнт энд тулааны талвар болсон нь үнэн. Тийм бол өвөг дээдсийн чинь дайчдын хүч 800-ны өмнө цацж тараас нь тэр болгоныг буцаагаад нэгтгэх цаг болсон. Тэр даалгаврыг ерөөсөө угаарж болохгүй. Хил давлгал тэр сүр хүчээсээ дагуулж явах хэрэгтэй. Тэгээд Монголынхоо нэг уул усан шингээж болно. Та нарыг магтахгүй, харин ч тийш ийш явхад маш их зардал гарна. Тэгтээ даалгавар гүйцэтгэж байхад ашигын хэрэг байхгүй. Улаач хил давах ганц л зорилготой. Тэр бол тараагдсан эрчмүүдийг нэг нэгээр нь цуглуулах. Тэрнээс тэр газар байгаа монголчуудтайгаа тэгж уулзаад тэдэн зоос олно ч гэдэг юм уу. Энэ газрынхаасаа тийм юм болно гэсэн олж ашиг юм алга. Тийм ээ. Гол үндсэн даалгавар нь тийм тараагдсан эрчмүүдийг хураад цуглуулах гэдгийг үргэлж сана. Харин тэрэнд нь бол өвөн туслаад хэрэгтэй учраас л Монголын хилээс гадна аргаа бууралчин бууж болно гэдэг шалтгаан энэ юм шүү дээ. Ганц шалтгаан тэр байна. Тэрнээс огт буулгахгүйгээр хоригдж болно шүү дээ. Тий. Тэгээ ямар хараа чирэн бүр ял мэдүүлж байсан биш. Монголын газар нутаг дээр л бууж болохгүй гэсэн зүйл байсан. Нөгөө нь цуглуулаад улаач хил давлаа. Тухайн газар нутагт байлж явсан өвөг дээдсийн бүх зүйлсийг л дуудана шүү дээ. Дайчдыг. Тэгээд Монголын хил дээр даваад тусгай уул усны газар байна. Хангай, Хинти, Алтай гэх мэт улсын хаад говийн бурхан улсын эдтэй нэг нэгээр нь шингээж болно гэсэн үг юм. Тэгээд хаан хайрхан тэгээд хатан гол усанд шингээж болно. Ястал арга тарга мөн тоо. Нөгөөс л юм ухаан гарна. Миний мэднэл ер нь яах вэ? Ойлоо сухаас өрөмж чадах юм уу даа? Яг үннийг хэлэхэд. Та нар байлддгүй юм байхад та нарын өвөг дээдсүүд төрсөн нутагтаа ирээд яах вэ? Ядаж надад айлбангууд чинь устгаж өгнө.
ядаж наада муу мухай болгоны хараал жатга хар муу болгоны чинь няц дэвшээд дуусах биш үү? Тийм. Одоогоор ч хэд хэдэн газар явчихв. Орос, Хятад. Зүүн Азийн 6 улс. За ингээд Зүүн Азийн 6 байлж тулцсан газар болгоноор явсан байна. За одоо гуйлан улс дутуу байна. За нөгөө тийшээгээ гэвэл зарим Европын гэх зарим нэг улсууд. Хаанхын тулаан гэдэг лээ нөгөө бүрээ тасалдаг гэдэг. Хойш Унгар гэх мэт юм байна. Тийм байна. За яг тэр зэрэг ингээд төрдөө байж л айжмаар цуглуулна. Нэг дор гэхэд чадахгүй. Харин та өрсөд жоохон энэ байдлыг дайснууд ч мэдж байгаа. Тийм байс. Харанхуй талын альбидууд тэр та нарыг боолчсоор л байх болно. Аль болох та нарыг манруулж, мансууруулж сэхэ өгөлгүй маш хүчтэйгээр давтлахыг үргэлж санаж ав. Тэгэхдээ сүнс гаруул чинь мөнх тэнгэрийнх юм шүү гэдгийг өөсөө марч болохгүй. Чиний оюун санааг альбид чөтгөрүүд эзэмдсэн байж болох ч сүнсийг чинь тэд идэж чадахгүй. Тиймээс манранаас айлуулах гарахыг хичээнэ зэ. Тэгээд ирэхэд болно доо. За. Альтера өндөрлөх үү? За.